хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж явдаг. Ямар нэгэн өгдөлтөй болол би энэ хоноод тэр ирсэн баха гэж л өөрийгөө хурцлалтай шүү дээ. Хүмүүс намайг тэгдэлтэй. Чи одоо хэмжээндээ байл та тий. Өөрийгөө юуг бодцیں۔ Гачим чин ирэмдэг сэрэмдэг дуудаал би хэмжээндээ л байгаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч их номгон уламжлал нэмлэг. За намайг Цэндийн Цэцэртэн гэдэг. Би болохоор айлын баг дээрээ 3 ихтэй нэг ахтай. Эхээс 5 л амбул 7 л тийм одоо гэр бүлээс гаралтай. Эхээс төрөхдөө одоо 2 ихэр төрсөн. За хэл 600 г. Эрэгтэй эмэгтэй 2 ихэр төрсөн. За тэгээд манай ихэр болохоор төрхийн хүндрэлээс болоод нас орсон. Дутуу төрөлттэй учраас одоо нэг хөдөлгөөн өндөртөг тарих буюу тархины саажилт гэж ярьдаг л да. ДЦП буюу одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж явдаг. Тэгээд ер нь бол 70% хөгжлийн бэрхшээлтэй хүн. 7 настай одоо анх цэцэрлэгт орж исэн. Цэцэрлэгт ороод ирсэн чинь би бусдаас өөр гэдгийг мэдэрсэн байхгүй юу. Тэрнээс өмнө болохоор би ерөөсөө өөрөө мэдээгүй байсан. Яг л манай гэр бүл надад ерөөс тийм мэдрэмжийг ерөөсөө өгөөгүй. Энгийн сургууль, энгийн цэцэрлэгт явж исэн. Тэгээд хойд болохоор яг нэг өөрөө ялгаатай учраас нийгэмд одоо ялгаатай байдлаараа маш их одоо гадуурхагддаг байсан. Одоо ингээл үеийн хүүхдүүд айгу шоолдог, гайхдаг тий. Одоо хүүхдүүдийн эцэг эхчүүд ингээл тий жоохон зайгаа барьдаг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар айгу ханддаг байсан. Лүж мүлгэж унгааж тэгэл янз бүрийн юм болж байгаа. Тэгэд ингээл би ингээл гэрлөөгөө гүйччихэл их чахтай хэлдэг. Намайг тэр сургуулийн тий тэр ангийн тэр хүүхд таван дээрлэхэд ингээл очоод уйлал хэлдэг. Тэнгүүд манай эгчнэр чинь тэгэл сургууль дээр ирээл нөгөө хүүхдтэй ч уулзаал. Тэгээ чи яга манай дүг дээлхэд ингээл тий. Одоо бол яг тэрийг ингээд давн туулахын өнцгөөс харахад бол надад бол маш их нөлөөсөн зүйл болохоор ерөөсөө тэр нийгэмшлээс. Тэгээд хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүмүүс маань болохоор манай гэр бүл юм болов уу гэж боддог юм. Тэгээд дээрэс нь одоо надтай найзалж байгаа тэр найзууд тий хүүхдүүд манай ангийнхан надад аюух тусалдаг байсан. Намайг аюух дэмждэг байсан. Багш нар ч гэсэн аюух гоё хүлээж авдаг байсан. Би өөрөө нэг хүний анга ивэгээгөө сайн олдог байсан юм шиг. Нэвтрүүлгийн ивент итгэгч их номгон уламжлал нэмлэг. Шүлгийн уралдаан, зохион бичлэгийн уралдаан энэ төрт аюух ордог. Тэгэл шагналт байр эзэлжингүүд л намайг ингээл хүүхдүүд анзаарч эхэлдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар нийгэмд байр суурь эзэлдэг байсан. Эсэлтийн ерөнхий шалгалт гэж яддаг шүү дээ. Шаблон бөглөдөг. Тэр станы миний амьдралтай хамгийн том даваа байсан. Боловсролын яамд хандаад хамаар асуудаж болох уу гэж асуусан. Тэгэхэд заавал энэ шаблоныг бөглөж энэ ингээд шалгалтанд орсон гэдэг тэр үзүүлэлт гарт юм гэдэг чийсэн. Тэгээд шаблоныг бөглөх гэж бараг 6 цаг нацалсан баха нэлээд удаа нацалсан. Тэгээд надад одоо тохирох мэрэгжил хий шинжилэлээсэн. Шинжилгээ ухааны технологийн сургуулийг хий шинжилгээ ухааны бакалавр, магистр зэрэгтэй төгссөн байгаа. Их сургуулаа төгсчөөд ажилд орё гэсэн чинь тухайд яхаа нүг яг чи ийм учраас хөгжлийн бэрхшээлтэй очиж чамайг ажилд авахгүй гэж хэлэхгүй байгаа нь цаагаараа ямар нэг тийм шалтгаан хэлээдсэн байхгүй юу? Ажилд орохын тулд ер нь бол магистр сурах хэрэгтэй байна гэд. Тэгээ анх магистрт хэлчихсэн. Тэгээ надад мөнгө агаагүй. Магистрийн төлбөрийг олох гэж л анх брэнд үүсгэн байгуулж байсан. Өөрийн гэсэн одоо брэндийг үүсгэн байгуулад 8 жил болж байна. Манай брэнд болохоор эрчүүдийн гоё чимэглэлийг уралдаг, хийдэг тийм брэнд байгаа. Тэгээд саяхан бас брэндээрээ 2022 оны нийслэлийн шилдэг бизнес эмэгтэй болсон байгаа. За тэгээд дээрэс нь оюун сан төрийн бас байгууллагын тэр хүн манай төрийн бас байгууллага болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгээд хүүхдүүд тэгээд тэдгээрээ аав ээжүүдэд одоо ингээд туслах ажлын байраар хангах гэх мэтчлэн одоо чиглэлээр бол үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ манай аав хоёр маань анх одоо намайг төрөхөд цэцээс анх бол би болгож ирсэн. Олон улсын оюуны тусгалжуулагч 5 дугаар зэргийн про интеллект тренер гэж явдаг. Сүүлийн үед одоо social influencer гэдэг нэг шинэ ажлын байр гарсан шүү дээ. Тэгээ social influencer хийгээд ингээд явж байгаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч их номгон уламжлал нэмлэг. Миний одоо 30 насны мөрөөдөл бол би хүүхэдтэй болох байсан. Энэ нь бол
2 жилийн өмнөөс хүүхдтэй болгоомсон гэдэг их мөрөөдөлтэй гэсэн. Би ч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй учраас миний нуруу далилттай, нуруу хазаалттай ер нь бол ийм арцэг нурууны гэмтэл гэж явдаг байхгүй юу. Тэгээд ер нь бол айгүй тийм хүндээсэн хэцээсэн ер нь хүүхдтэйх боломжгүй гэдэг баг тийм унштай. Ер нь бол жилийн өмнөөс одоо маш их одоо хичээж байгаа, эмчилгээ хийлгүүлж байгаа тийм хүүхдтэй болсон. Манай охин болохоор яг 1 сарын 25-нд төрсөн. Тэгээ би болохоор яг сүүлийн 3 сарын хордлоготой байсан. Хизээ миний би зүгээр болоход би хизээ хоолоо идэж чадах хоол гэд ингээд залбираад ингээд суучаад гэсэн. Яа энэ үеийг ярахаар ингээд уйлчих гэдэг юм ба. Гэтэ үнээр хэцүү цаг үеийг тулсан байхгүй юу? Тэгэл нэг эмнэлгээс эмнэлэг дамжаал би бүр 50 кг болтлоо төрсөн. Гэтэ яг нэг энийг одоо яагаад ирж байгаа вэ гэвэл би нэг ард нь гаргаж чадсан шүү гэдэг л тэр мессежийг л хүмүүр байгаа. Тэгэд ивэрүүс авсарвал охиноо төрүүлсэн. 3 сар гэжтэй эмнэлэгт өөрийгөө бясалгал хийсэн, өөртөө ярилцсан, өөрийгөө эрүүл байгаасаа, миний охин эрүүл байгаасаа, эрүүл төрөөсэй гэл надад ганцхан хүсчихсэн зүйл тэр л байсан. Манайг одоо 8 сартай. Тэгээд үнэхээр хөөрхөн бүр харахад л хайр аз жаргал байдаг. Яа. Ганцхан хүүхд дээр ингэж байгаа юм чинь те. Миний ээж 5 хүүхд төрүүлээд ямар гайхамшигтай сэтгэл зүйтэй хүн бэ гэж ойлгож авсан юм. Яг ингэдэв. Эмэгтэй хүн өөрөө төрөхөөрөө л ээжигээ ойлгох юм л. Яг ингэж ээж ойлгох. Тэгээд яг энэ хүний төлөө би юу хийж чадах вэ доо? Энэ хүний төлөө би бүх амьдралаа зориулна да гэд тэ. Охиныхоо төлөө бүх юм хийндэл гэж боддсон билээ. Би оюуны дасгалжуулагч болоод бэст алаад өгнө, ураад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр миний 90 тонны хүмүүс миний сургуульд суун гэсэн бүр надад туслан намайг дэмжинэ гэсэн бүр бат итгэлтэйгээр би хэлжсэн байхгүй юу. Тэгэхэд миний сургалтыг сонирхоогүй тий. Намайг тайзан дээр гарахад ч ирж байгаагүй. Миний гэр бүлээс бусад хүмүүс бүр хаа байсан танихгүй хүмүүс ирж дэмжиж тахад тий. Хамгийн дотны хүмүүс манай ирж дэмждэг юм байна л гэж би ойлгож авсан. Тухайд аяг гомддог байсан л да. Тэгээд одоо бол нэг тэгж гомдоход болцсон. Хүн болгоныг биетэйгээ ижил тэгш харьцаасаа гэж жин сэтгэлээс мөрөөддөг. Хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл хүний оюун ухаанд байдаг юм байна гэдгийг би өөрөөрөө үлгэрлээд харуулах хэрэгтэй байна гэдгийг мэдэрсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол миний зорилго болоод хүн болгонд хүрч ажиллах хэрэгтэй байна л гэж ойлгосон. Тэгээд хүмүүс намайг тэгдэлтэй чи одоо хэмжээндээ байл та тий. Өөрийгөө юуг бодцیں гач юм чин ирэмдэг дуудаал би хэмжээндээ л байгаа. Би хийх стамыг хийгээд зориг мөрөөдлийнхаа төлөө л явж байгаа. Хин юу гэж ярих надад хамаагүй. Хамгийн гол нь би өөрөө хэн байх нь чухал байхгүй. Өмсөн хувцс тий гадаад үзмжээр нь хүнийг ялгаж харцдаг. Унсан машин амьдарж байгаа гэрээр нь ялгаж харцдаг. Тухайн хүн ямар байгаа нь тухайн хүний дотоод ертөнцийн л өнгөийг хэрэгтэй л гэж би хардаг байхгүй. Би өөрөө тийм ялгаруулал дунд өссөн учраас би энэ нийгмийг би ялгаруулал байхгүй болохыг л мөрөөдөж байгаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч их номгон уламжлалт нэмлэг. За би ингээд аяга олон хүмүүс сургалт орж байгаа. Юу н орсон 5000 гаруй хүнд илтгэл тайсан байна. 500 гаруй хүнд яг ховжилсан сургалт орсон байна. Тэгэхэд надад юу анзаарчихсан бэ гэвэл манай сурагчдын амьдрал штэ амьдрал бүр нүдэн дээр өөрчлөгдөж байгаа байхгүй. Би нэг дээр үед нэг такси өрсөн байхгүй юу. Тэгэхэд нэг дунд гэргийн насны нэг залуу дандаа зогссон. Тэгэл хашаа хараад та зэрэг мөн нөө гэдэг чинь. Мөн байна гэдгсэн чинь би таныг шүтдэг шүү гинэ. Өө за баярлаа гэлээсэн чинь манай охин хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд өсөлтөн зогссон гинэ. Тэгээд эхнэртэй одоо хүүхдээсээ болоод бараг сал царнах дээрээ тулсан. Тэгээд ер нь бол танаас бол маш их урам зориг авдаг. Өглөө болгон таны зургийг харж сэрдэг. Охиноо яг тань шиг болохын төлөө би мөрөөддөг гэж байгаа байхгүй юу? Яа, oh my god, би бүр тухайдаа бүр үнээр
Уйлмаар санагдсан ч гэсэн тухайн хүнийг хараад би уйлаагүй. Гэтэ би таксинаас маш хурдан буусан. Тэгээд замдаа уйлсан. Яг ийм сэтгэл зүйтэй хүмүүс маш их байгаа байхгүй нийгэмд. Тэгэхээр тэр хүмүүст би урам зориг өгөхтэй байна гэдгийг л мэдэрсэн. Маш их сэтгэл зүгээр унсан маш олон хүмүүс байгаа. Тэр хүмүүс би өөрөөрөө үлгэрлэх хэрэгтэй байна гэдгийг л мэдэрсэн. Тэгэл би ийм амар хүчтэй байгаа байхгүй. Тэгэхээр маш олон хүмүүс надаас урам зориг авдсан билээ. Тэгээ би бол дахиж унах надад ирэх байхгүй. Амьдралынхаа бүхэл хугацаанд би унж явсан. Одоо сэрэг цаг нь болсон гэж харж байгаа. Ямар нэгэн өгдөлтөй болол би энэ хоноод гэхдээ ирсэн баха гэж л өөрийгөө хурцлалтай шүү дээ. Өөрийгөө олоод санхүүгээ ол гэдэг тийм одоо утгатай тийм сургалт. Тэгэхээр одоо дийлэг монголчууд болохоор мөнгөний төлөө гүдэг. Яг мөнгө олвол бидний хэрэгцээ л байхгүй. Эхлээд өөрийгөө олцохоо. Тэгээ дараа нь мөнгө олоо гэдэг тийм л сургалт таадаг. Магадгүй би 1000 хүн гэсэн төлөвлөгөө гаргасан байгаа. Гэхдээ 1000 хүн орж ирэх үгүй юм би сайн мэдэхгүй байна. Ямар ч зүйл ажлуудаа эхлээд явна. Цэцэрлэгнээс гарч байгаа бүтээгдэхүүнүүд бол маш их байгаа. Зөвлөгөө, сургалт, лектортэй хувийн хөгжлийн одоо байгууллагын сургалт гэх мэтчлэн зүйлүүдтэй брэнд хувьчилсан зөвлөгөө гэл. Тухайд эхлэхэд надад үнэхээр хэцүү байсан. Хинч намайг сонсдоггүй, хинч намайг тоодоггүй байсан бол өнөөдөр ингээд тэг камерын өмнө ингээд ярьслага өгөөд өөрийгөө илэрхийлээд би ийм амжилт гаргасан шүү, би чадсан шүү, би чадаад ард нь гараад тэг үр дүнгийг үзсэн шүү гэдгийг тэг ингээд бүгдийг яриад сууж байгаадаа л үнэхээр их баяртай. Энэ бол миний амжилт гэхгүй. Амжилт гэдэг бол амжаад хийх хэлт юм билээ. За ерөнхийдөө бол өөрийнхөө амьдралаар ном бичнэ гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ ном маань болохоор 24 онд гарна гэсэн төлөвлөгөө байгаа. Ямар ч гэсэн энэ номоо болол англи хэл дээр орчуулад Amazon-ы бестселлер ном болно. Чадна гэвэл таны зөв, чадахгүй гэвэл бас таны зөв гэдэг үгээд гэжтэй. Ер нь бол залуучуудаа ер нь нийтэн дундаа хандаж хэлэхэд бол бүсгүйчүүд бас аян үн цэнтэй баймаар байгаа. Энэ бол маш их үн цэнийг өөртөө бий болох хэрэгтэй. Залуучууд өөрсдийг хөгжүүлмээр байгаа. Ирчүүд даяалангуй. Манай Монголын ирчүүд маш өндөр эготой. Гой мундаг залуучууд байгаа. Тэгтээ дийлэх массыг ярьж байгаа шүү. Сур бас дахин сур гэдэг үг гэдэг шүү дээ. Тэгэхээр жоохон сураасай, жоохон хөгжөөсэй. Монгол улсын ирээдүй бол залуучууд бид нар шүү. Бид нар эх орноо өөрчилнө. Бидний улс эх орноо цааш нь авч явна. Тэгэхээр бид нар жоохон хүчрхэг дайчин баймаар байна. Тэгээд бүгдээрээ чадна. Бүгдээрээ Монгол улсаа хөгжүүлнэ гэж хэлмээр байна.